Төвдийн нийслэл хасыг эзэн авахаар Английн цэрэг тулж ирсэн 1904 онд Төвдийн төр шашныг хослон баригч Далай лам Төвдийн жамц их хүрээнд дэх Оросын консулаар дамжуулан тусламж ирэхээр Монголыг зоржээ. Гэвч энэ нь дөрвөлтийн шинжтэй албан бус ажиллал байсан учраас Манж засгийн хатуу хяналтад ор богд явсан дам түүнийг орд өргөнд хүндэтгэн угтах боломжгүй байлаа. Ингээд Далай лам Чинван хамтаржийн өргөнд өвлжих болжээ. Тэдний байх хугацаанд Далай лам Чинван хамтаржийн дунд хүү Данзан жамцын бурхны ном үзэж ухаан задарч буйг сонжин харсан гэдэг. Ингээд Далай лам Хандванд хүүгээ ном сурахаар Бээжин явуулахыг зөвлөж аян замд хүүгийн дагуулan мордлоо. Эрдмийн мөр хөөхөөр эцгийн гэрийг орхин гарсан залуу хүүг Бээжин таатай угтсангүй. Орон санаатны явуулгаар ордны дээгиос алдсан гэх өчүүхэн шатгаар залуу хүү баримтлагдлаа. Үнэн дээр тэрээр тусаар тогтнолын үзлийг дотор сэтгэлдээ агуулсан Монголын эсэргүү том ноёны хүү байсныхаа гайгаар Манжин хааны зарилгаар цаазын ял сонссон юм. Энэ тухай хэл дуусан Хандван яаран Бээжинг зоржээ. Харамсалтай нь түүнийг Манжин хааны ордонд ирэхэд хүүгийнх нь толгойг царан дээр тавин барьсан эмгэнэлт доромжлол угтсан гэдэг. Эрдэнэ дайчин Чинван хамтд орж эмтэрсэн илгээ твчин байж ихэмсгээр хүүгийнх нь толгойг 2 гардан өргөөд ордноос гарч явжээ. Манжин хааны өмнө үзүүлэхгүй гэж твцсэн харуу улсын нулимс эх нутгийнхаа хил дээр ирэхэд сая нэг садран асгарчээ. Хайрын хүүмэн хэмээн харуулсан сэтгэлээ хураагаад Монгол үрээсээ хагас хичнээн хэцүүч Монголоос хагасаагүй цагт болно хэмээн зоргоо чангалж анхаалахад Манж хятадын шааханы мөр дахин хязээж гаргуулахгүй болтол үзэлсэн хэмээн хатуу тангараг өргөсөн билээ. Их үйлсийн мандайлагч. Манжин 200 гаруй жилийн дарлалыг эзлэх гэж 10 гаруй жилийн турш ууггүй тэмцсэн тусгаар тогтнолын их үйлсийг мандайлагчдын богинохон амьдралын баатарлаг түүхийг үзэл сурталд авсан 20 дугаар зууны түүх бичлэгт төдийлөн дурдж байсангүй. Эрх мэдэл дуртай, ардын засгийг эсэргүүцсэн ордны авилгач, урвагч феодалуудын хаяхтайгаар түүхнээ үлдсэн тэдгээр их орончдын үнэн түүхийг нэхвэл одоо ч тайлагдаагүй учир битүүлэх хэргийн хавтас сохигдох болно. Далай ламын тухай үлгэр Данзан жамц хүүгийн тухай домог. Хандвангийн өргөсөн хатуу тангараг гээд ам дамжин яригдах домгууд 20 дугаар зууны эхний 10 жилд олонний анхаарлыг хүссэн үсээгүй хошоочин ван ханд доржийн зүгт хандуулж байлаа. Ханд дорж Булган аймгийн нутагт үе үлрэн угсаа залгамжилсан хошууны засаг ноён Цэрэн доржийн хүү Мэжид доржийн гэр бүлд 1869 онд төрсөн. Багаасаа соёлт язгууртан гэр бүлд хүмүүжиж Монгол, Манж, Хятад хэл бичиг мэдж, хожим нь Орос хэл сурчээ. Тэрээр Манжийн эзэн хааны дэргэд хэд хэдэн удаа очиж ажиллаж байснаар Манжийн Монголд явуулж байсан ноёрхол мүлжилгийн мөн чанарыг илүүтэй таньж, Манжийг эсэргүүцэх үзэл санаа нь төлөвшин бүрджээ. Эгзэгтэй энэ цаг үед Хандван зөвхөн хошуу ноён төдий бус. Гарын дор энэ тэргүүн цуглах бэлэн 500 цэрэгтэй.
Түшээд хан аймгийн Жанжин улмаар улсынхаа тусгаар тогтнолыг зарласны дараа 1911 онд Шинэ Монгол улсын гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайдаар тохон томилогдсон байлаа. Гэвч тусгаар тогтнолоо дотооддоо тунхаглах нь нэг хэрэг. Харин түүнийг бусад улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг амаргүй даваа байлаа. Ханд Вангаас хамгийн түрүүнд тусгаар тогтнолоо дэлхийд дахнаа зарласан захидал үйлдэж, Богд хаанаар тамгалуулан Бээжинд байрлах дэлхийн томоохон улсуудын элчин сайдууд болон дипломат төлөөлөгчдөд хүргүүлсэн билээ. Гэвч товлсон цагтаа товтлон хүрсэн тэрхүү захидалд тоймтой хариултыг нэгч орон ирүүлсэнгүй. Учир нь тэдгээр их гүрнүүд цаана баг бороо орнуудыг нөлөөндөө байлгах дал тохироо хийсэн байжээ. Монгол хүн зүй амтай ингээд тусгаар тогтнолоо сэргээн тунгасны дараа бол одоо Англи, Оросын хооронд нууц цахилгаан солилцсон байдаг. Монгол дахь Оросын одоо ашиг сонирхлыг Англиар хүлээн зөвшөөрлөх, төвдөдөх Английн ашиг сонирхлыг Орос хүлээн зөвшөөрнө гэж одоо харилцсан бие биендээ тохирсон байгаа энэ хоёр. За энэ нууц тохирооны үүдний Монголын талаар явуулах бодлогыг Оростой ярьж шийднэ гэсэн үг шүү дээ. Нөлөөллийн бүсийн талаарх Англи Оросын анхны гэрээ тэртээ 1899 онд байгуулагдаж, уг гэрээгээр цагаан хэрэмнээс хойших бүх нутаг нь Оросын нөлөөллийн бүс гэдгийг Британи хүлээн зөвшөөрч, харин шар мөрний сав газар нь англичуудын нөлөөллийн бүс гэдгийг Оросууд харилцан хүлээн зөвшөөрчээ. Гэтэл Оросуудын англичуудтай тохирсон алс дорнодын хэсэгт Япончууд бас санаатай байж, ингээд 1904 онд Оросын нөлөөллийн бүс хийгдэж байсан Порт Артурыг Япончууд булаацалдсанаас 1905 онд Орос Японы хооронд дайн дэгдэж, уг дайнд Оросууд ялагдсанаар өнөөх нөлөөллийн бүсээсээ хойд Манжуурыг Японы нөлөөлөлд алдлаа. Одоо Оросуудад Транссибирийн төмөр замаа хамгаалах чиргэвч бүс болгох зорилгоор гадаад Монгол дахь онц ирхэл найдвартай хадгалан үлдэх нь хамгаас чухал болов. Мэдээж үүний тулд хүчрхэг гүрнүүдээр үүнийг хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй байлаа. Оросын дипломатуудын уйггүй зүтгэлийн дүнд Англи, Япон, Франц бүгд Монголын асуудалд Оросуудын хамыг харахаар болсон юм. Ингэснээр тусгаар тогтнолоо дур мэдэн зарлаад улмаар үүнийгээ дэлхийн улс орнуудад хүргэх гэж зүтгэсэн гадаад хэргийн сайд ханд дөрж тэргүүтээ Монгол ноёдын зам нэгэнт цаагаараа бүрэн боогдсон байлаа. Ингээд 1911 оны 12 сарын 29-нд одоо монголчууд түүний өмнөхөн бол одоо Оросоос тусламж гуйцсан байсан. За ингээд бодтой тусламж үзүүлээгүй байсан юм нөхцөлд бол Монголын ноёдууд өөрсдөө төрүүлээд одоо энэ тусгаар тогтнолынхаа тэмцэлд бол босч энэ үйл хэрэгээ бол битээсэн байгаа. За харин хаант Оросын зүгээс бол баруун Монголыг чөлөөлөх дайндагт бол нэлээд үүрэг гүйцэтгэсэн байгаа. За тэгээд энэ хүү одоо Оросын засгийн газар Монголын хэрэгт оролцож байгаа энэ байдлаа одоо далимдуулж Монголд одоо өөрийнхөө нөлөөг баттгаж авах ийм зорилгыг бол өөртөө агуулж исэн. 200 гаруй жилийн туршид дэлхийн газрын зургаас бараг бүрэн арчигдаад байсан Монгол улс 20 дугаар зууны эхэнд тусгаар тогтнолоо олж явах их хэрлийн аянд тулах нөхрөө гэж төрсөн Оросууд нь цаана нөхөрлөж тулж түших гэхээсээ илүү нөлөөндөө байлгаж Хятадтай харьцах жиргэвч болгох далд бодол агуулж байсныг Богдын засгийн газар хадгалавч тэдэнд өөр сонголт байхгүй байлаа. Гадаад харилцаа хариуцсан хан доржид хэлсээр цааслуулсан хүүгээс нь үүдэлтэй хувийн шалтгаанаар ч юм уу урагшаа хандах өчүүхэнч хүсэл байсангүй. Энэ нь бас цаана учиртай байсан юм. Хятад, Монгол, Төвдгээд Аз твийн 10 үндэстнийг захиран байсан Манж засаг 20 дугаар зууны ихээр нуран унахад тэдгээрээс хамгийн том нь болох Хятад үндэстэн дотоодын үмэн самунд хөл толгойгоо алдсан байлаа. Гэсэн хэдий ч ямар ч хаан, ямар ч засаг оронд нь гарч ирлээ гэсэн өөрийн газар нутаг засаг захиргаа Манжчин улсын үеийн тэрл хэвээр нэгэн цул байлгахыг хүсч байсан тул Монголыг салаад бие даан тусгаар тогтнохыг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Бээжин
Хятадын ерөнхийлөгч Юн Шикайн өөрөө 1912 оны 4-р сар Төрөөнийхтэйгэн залгаад шин мөрнөөс бич. Монголчууд өөрөө өөрийгөө удирдах чадахгүй гэдгийг Богд хаан эрх биш эргцүүлсэн биз. Үүндээ Оросоос тусламж авах нь бүрч аюултай. Ерөөс Монгол Хятадын хамтын харилцаа бол уруул ба шүдний нэгэн адил. Тэд хамтдаа байвал ашигтай байж чадах ба тустай байвал хоёул зовно. Шууд л та нар бие дааж чадахгүй гэдэг улсаас харилцаа үүсгэхийг хүссэн бичгтээ нааштай хариулт авна гэдэг бүтэхгүй нь ойлгомжтой байлаа. Гэтэл тусгаар тогтноход чинь туслыг дэмжиж гэдсэн Оросууд яахаараа ямар ч хариугүй таг болдог үлээ. Өмнө нь тусламж гуйхаар хаант Оросод хэд хэд зорчиж Оросуудын найрсаг хандлагад итгэл төрсэн ханд Доржванд энэ асуулт тунчиг ойлгомжгүй оньсог байлаа. Оросуудын хувьд Монгол нөлөөллийн бүс нь болохоос эвээлийн бүс нь биш. Тэгээд ч энийг олон улсын түвшинд нэгэнт дал тохироонуудаар баталгаажуулчихсан болохоор монголчуудын тусгаар тогтнолоо зарласан бичигт яаран хариулах хэрэгцээгүй байжээ. Харин Монголын тусгаар тогтнолын төлөөх хувьсгалын салшгүй хэсэг оргил цэгнэ болсон ховдыг чөлөөлөх тулдаанд цөөн тоогорч гэсэн хятад цэргүүд орж ирсэн явдал Оросуудын энэ хойрог байдалд дохио өгсөн. Яг энэ үед Бээжингийн засгийн газраас өөхгүй хөөцөлдөж байсан олон улсын зээлийн асуудал наажтайгаар шийдэгдсэн нь яарах бас нэгэн шалтгаан болжээ. Хэрв Оросууд одоо дарга хэмжээ авахгүй бол энэ мөнгө ашиглаад хятадууд хүрээ рүү цэрэг оруулах вэ? Тэгвэл нөлөөллийн бүсээ Хятадд бүр мөсөн алдах болно гэсэн болгоомжлол Оросуудыг монголчуудтай хэлцээрэн ширээнд суулгах нөхцөлийг бүрдүүллээ. Манжин тэрийн оронд гарч ирсэн дундад иргэн улсч Юн Шикэнскийн газар бол Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй, Монголыг ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй гэж одоо үзчихсэн. За тийм учраас ерөөсөө Монголын тухай асуудлыг бол Оростой ч ярихгүй гэж одоо тийм ээ, энэ бол манай асуудал байх хэрэгтэй. Одоо тэгж ярих юм бол тусгаар тогтнол одоо хөдөлгөөн мөлгөн гэдэг цэрэг оруулаад та нарыг одоо авчих нь манай хэсэг гэж ингэж үзэжсэн. Санкт-Петербург. Оросын гадаад явдлын яамны сайд Сазановын өрөө 1912 оны 8 дугаар сар. Эрхэм Кростовиц, та хүрээ рүү яаран мордох хэрэгтэй. Очингуудаа таны анхаарах гол зүйл бол хятадуудыг ховдод буцааж очиулахгүй байх явдал. Монголыг хятадын бүрэлдэхүүнд нэгэн мужи болгон оруулаад түүний онцгой байдалд нь Орос улс баталгаа гаргах нь ашигтайг аль талд нь хүлээн зөвшөөрүүлэх нь бидний онцгой сонирхол. Хойд хөршөөс тусгаар тогтнолын ярил тусламж ирж анх 1895 онд Богд хааны анхны элч очсноос хойш 16 жилийн дараа 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол улс тусгаар тогтнолоо зарласан билээ. 16 жилийн турш тусалж дэмжихээ амлаж байсан Оросууд харин хэрвээ Монгол бүрэн биеэ даана гэвэл улсыг нь байгуулж өгөх гэж бид нэмийн мөнгө зарна. Тэгснээс Хятадын бүрэлдэхүүнд онцгой эрхтэйгээр оруулчихвал монголчуудыг өөдөн татах ажлыг дотоод мужийнхаа хувьд Хятадууд хийж харин өөрсдөө онцгой эрхтэй хувьд Хятадуудын амыг харалгүйгээр Монголтой шууд харьцаж байх тийм хожоотой намайг бодож боловсруулсан байна. Чухам энэ монголчууд бие дааснаа зарлаад 8 сар өнгөрөөд байхад Оросуудын нэгч хариу өгөхгүй таг болсны учир байжээ. Ингээд нэгэнт Хятадууд Монголын автономийн талаар Оросуудын дэвшүүлсэн Монгол нь Хятадын нэгэн мууж байна. Гэхдээ автономт эрхтийн хувьд Монголд Хятадын цэрэг байлгахгүй. Хятад иргэн сууршуулахгүй.
Монголын дотоод захиргааны хэрэгт Бээжин оролцохгүй гэсэн 3 зарчмыг огт хүлээж аваагүй болохоор монголчуудтай тусдан гэрээ хийхээр хэлэлцээрийн ширээнээс суух болов. Энэ нь ховдыг чөлөөснөөс хойш ердөө 16 хоногийн дараа буюу 1912 оны 8 сарын 23 байлаа. Хаант Орос улсын богд гэгээний засгийн газартай хэлэлцэх гэж байгаа энэхүү гэрээний төсөл нь Ар Монголыг хятадын бүрэлдэхүүн хэсэг болгож автономит эрхийг баталгаажуулах улс төрийн гэрээ. Ар Монголд Оросын харьяат хүмүүсийн эрх болон Оросын худалдааны монопол байдлыг баталгаажуулсан протокол гэсэн хоёр зүйлээс бүрдэж байлаа. Нийслэл хүрээ Оросын консулын газар 1912 оны 9 сарын 22. 1911 оны сүүлчээр намайг Петербургт очиход Нармай Монголын бүрэн тусгаар тогтнолыг дэмжинэ хэмээн Хаант Орос бидэнд амласан. Энэ амлалтыг эрхэм төлөөлөгч та мэдсэн байна. Энэ төсөлд чинь монголчуудад хэрэгтэй өчөөхөн төдийч зүйл алга. Өвөр Монгол, Ураанхай, Ховд, Хөлбөмбөр зэрэг аймагуудад хүрээний эрхийг нэгэнтээ хүлээн зөвшөөрчихсөн байхад яагаад энэхүү гэрээнд тусгагдаагүй байдаг вүлээ? Монголыг ингэж хэсэгчил салгах нь шударга биш. Эдгээр газар нутгуудад монголчууд, монгол хүмүүс амьдарч байгаа. Бид бүгд адилхан л хятадын дарлалд амьдарч байна. Халахын Ван гүн та нар эдгээр хүмүүсийн хувь зохиолын төлөө санаа тавих үүрэгтэй. Эс тэгвэл үндэсний ашиг сонирхлоос урвсан хэмээн буруу шаагдана. Өвөр Монгол ах дүү нарын хан нэр эрх чөлөөг олж авснаас мөхсөн нэр. Тэгвэл энэ гэрээ хэлэлцээрийг Хаант Оросын зүгээс цуцлах хүсэлттэй байна. Эрхэм төлөөлөгч. Хэлэлцээрт нэгэнт хоёр талаас оролцож байгаа болохоор бид хариу хэлэлцээрийн төсөл боловсруулад эргэж уулзвал зүйд нийцэх болов. Нармай Монголыг байгуулна гэнэ шүү. Энийг бид Японтой байгуулсан нууц конвенцийн дагуу зөвшөөрөх боломжгүй гэдгийг бид яаж мэдэх вэ? Эрхэм сазана. Энэ байдалд бид зөвхөн Монголыг өрөвдөн дэмжиж буй бас хамгийн гол нь хятад улстай шууд хөрш болсноос сулуудаараа найрамдалд Монголтон хөршлөгн дээр гэдгийг хаттуу баримтлах нь зүйтэй. Монголын сайд төшмөд дундаас даалам хамгийн сэргэлэн хурц ухаантай бас бусдаа их нөлөөтэй хүн юм. Хандад орж Оростой найрамдан дотн байх байр суурь барьж чин сэтгэлээсэн зүтгэж байна. За Монголын тусгаар тогтнолыг гадаад өрнүүдээр улсуудаар хүлээн зөвшөөрөхөд Цэрэнчимэд хандад орж ирэн Монголын сайдууд бол томоохон үр гүйцэтгсэн. За энэ тухайд Цэрэнчимэд бол ер нь бусдаас илүү гарахаар ийм үр гүйцэтгсэн хүн гэж бол одоо хинч маргахгүй.
Даяар олноо даалам хэмээн алдаршсан Гомбын цэрэн чимэд 1872 онд их шавийн нутагт одоогийн Төв аймгийн Лүн суманд хүй тасарч хүмүүн заяа залгажээ. Эцэг нь түүнийг 10 шахам наснд нь их хүрээнд авчирч төрөл садны нэгэн гавжид шав оруулсан гэдэг. Цэрэн чимэд бурхны ном сүсгэлэн суралцаж төвд манж хэл суралцахын сацуу төрлөх монгол бичигт улам боловсрч шашин төрийн хэрэг явдлыг сонирхон судалж эхэлжээ. Шамгүй боловсрсан залуу лам цэрэн чимэд Эрдэнэ Шанзуудын яамнаа туслах бичээчийн албанд анх орж удалгүй дээрх яамны бичээж, ахлах бичээж 20 дугаар зуун гарахад Дааламын тушаалд дэвшин ажилласан байна. Манжийн шин засгийн бодлого идэвхжсэн үед Даалам цэрэн чимэд нэгэн санаа зориг бүхий Чин Ван ханд дорж өвөрлөгч түшмэл хайсан нартай илүү дотнчлон нөхөрлөж тусгаар тогтносон Монгол улсаас сэргээн тунхаглах их үйлсийн мандайлагчдын нэг болон тодорчээ. 1912 оны Орос Монголын гэрийн тул ер нь одоо цэрэн чимэд Монголын тусгаар тогтнолыг Оросоор зөвшөөрөх юмсан гэсэн үнэн санаагаар хичээн зүтгэж ийсэн. За үүний улмаас болж одоо Оросын засгийн газрын төлөөлөгч Крустовичтэй Аммурих одоо Монголын төлөөлөгчд Хурал хаях энэ төр бол нэлээд гарч ийсэн. Нийслэл хүрээ Оросын консулын газар 1912 оны 10 дугаар сарын 6. цэрэн чимэд та тогтож хайрл. Дотоод Монгол нь газар зүй болоод улс төрийн хувьд хятад улстай илүү холбоотой байна. Багагүй хятадчлагдсан байна. Тэм болохоор бид энэ гэрээ хэлэлцээр оруулаагүй. Харин авдын хязгаарыг оруулах Монголын сайд та нарын хүсэлтийн дагуу би Петербургт уламжилсан байгаа. Тэгвэл энэ худалдааны протоколыг юу гэж ойлгох вэ? Та нар манайд ямар ч татваргүй худалдаа эрхлэхийг заасан байтал бид яагаад танаа улсад татвартай худалдаа эрхлэх болов? Энэ бүхэн чинь их гүрнээс баг буураа улс оронд хэтэрхий дээрэмгүй хандсан хэрэг болох шүү. Би л хувьдаа ийм хэлэлцээрт хэрхэвч оролцохгүй. Даалам 1912 оны Монгол Оросын гэрээнд Монгол туурхтныг нэгдэх асуудлыг тусгах гэж махран зүтгэж саналд явахгүй болохоор хэлцээрийг таслана гэж занал хийж байлаа. Хэлцээрийн явцад Даалам цэрэн чимэд Крустовиц нарын харилцаа эрс муудсан боловч эцсийн эцэст түүний төрийн тулх ухааныг Крустовиц өөрийн ирэхгүй хүлээн зөвшөөрч тэр бүх монголчуудын эв нэгдэлтэй байхыг чухалчилдаг. Бүх Монголын сайдуудын дотор тэр хүн бол ирч хүчтэй мэрэгэн ухаантай сайд байлаа. Нөгөө талаар бас цэвэр нэртэй хүн байв хэмээн тэмдэглэн бичиж байжээ. Аливаа нэг улс нөгөө улстай хэлцээний ширээнд сууж байна гэдэг нь тусгаар улсыг хүлээн зөвшөөрсөнтэй агаар нэгэн гэдгийг богдын засгийн газар гүнээ ойлгож байлаа. Ийм чиг учраас энэ гэрээг ямар ч хамаагүй үнээр хийчихвэл хаант Орос бидний хүлээн зөвшөөрөөд энэ гэрээ байгуулчихсан шүү гэд дэлхийн улс орнуудад бамбай болгон хэрэглэхээр тооцож байлаа. Ингээд тасалдсан хуралдааныг үргэлжлүүлэхийн тулд Даалам цэрэн чимдийг дараагийн уулзалтанд очуулахгүй байхыг хүссэн Крустовицын саналыг богд хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байсангүй. Дайран дээр давс нэмж
Ховдын хязгаараар хятадын цэргүүд орж ирж байна гэсэн мэдээлэл монголчуудыг Нармай Монгол үзлээсээ татгалзахад хүргэж ядаж гадаад Монголыг хятадын цэргүүдээс хамгаалan үлдэхийн тулд цэрэг зэвсгийн тусламжаа Оросоос хурдан татах шаардлагын үүднээс гэрээг яаравчлахад хүргэв. (1912 оны 11-р сарын 3-нд Орос нь Монгол улсын автоном буюу өөртөө засах эрхийг зөвшөөрч цэрэг зэвсгийн тусламж үзүүлэх тухай Орос-Монголын гэрээ зурагдлаа. Уг гэрээнд хаант Орос улсын засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Иван Окивловик Кростовиц Оросын талаас, харин Монголын талаас гэрээ зурсан энэ өдрөөс 4 сарын өмнө Монгол улсын анхны ерөнхий сайдаар тохон томилогдсон Төгс очрын Намнан сүрэн нар гарын үсэг зурсан юм. Чингисийн угсааны хамгийн сүүлчийн хан нарын нэг Сайн ноён хан Намнан сүрэн 1878 оны шар барс жил Боржгод овгийн язгууртан Төгс очрын 2 дугаар хүү болон төрсөн юм. Хүүхэд ахуй цагаасаа Монгол, Манж, Хятад төвд хэл бичиг заалган сурч Монгол болон Дорн дахны утга зохиол, Буддын гүн ухааны зохиолуудаас шамдан суралцсан тэрээр Хятад төвд Манж хэл гадарлахын зэрэгцээ Оросоор бага зэрэг ярьдаг байв. Энэ гэрээгээр Орос бол Монголын зах зээл ямар ч гайл татваргүй худалдаа хийх, үйлчилгээ, үйлдвэр эрхлэх, за хил гайлаар бол бараа бүтээгдэхүүн оруулах гаргахдаа бол ямар ч гайл төлөхгүй болсон. За энэ үед бол Монголын бүх иргэд дотоодын гайл төлж ирсэн. Нэг аймагаас нөгөө аймагт очиход нийслэлийн хүрээнд дээр худалдаа хийгээд Монгол хүн бол дотоодын гайл төлж явахад Оросууд бол ямар ч гайл татвар төлөхгүй ийм эрхтэй болсон. За мөн Хятадын хар ятнаар бусад гадаадын хар ятнаар ч ялгаа байхгүй монголчуудаа адил гайл төлж ирсэн. Тэгэхэд Оросууд бол хэтэрхий давуу эрхтэй болж авсан. Марксист төгслийн үед 1912 оны Орос Монголын найрамдлын гэрээ империалист Орос улс байсан. Монгол бол одоо жижиг улс орн байсан учраас тэр том гүрнүүдийн эрх нөлөөнд бол дарагдсан ийм одоо эрхтэгч биш гэрээ. Энэ бол ач холбогдлыг нь бол тийм нэлээд үнэлээгүй доош нь хийсэн. Гэтэл 1990 оноос хойш Монголын төв хүчлэгт нөгөө шинжлэлийн уур амьсгал нэвтэрсэнтэй холбогдуулаад дахиад түүхэн одоо энэ баримтуудыг дахиж авч үзсэн байна. Тэгэхээр дахиж авч үзээд тэр үнэлж исэн үнэлгээнүүд бол нэлээд өөрчлөгдсөн. За яагаад үнэлгээнүүд өөрчлөгдөж байна вэ гэхээр зэрэг түүхийн альва тэр цаг үеийн асуудлыг одоо эргээд 100 жилийн дараа 20 жилийн дараа дүгнэхдээ яг тэр цаг үеийнх нь л ментал настанд нь очиж тэр нөхцөл байдлыг дүгнж явах хэрэгтэй. Тэр утгаараа Монгол улсын засгийн газар тэр гэрээ өөрсөнд нь ашигтай байна уу эсвэл ашигтай байх тал нь бага байсан ч гэсэн гэрээ байгуулж байгаа Монголын төрийн тусгаар тогтнолын асуудлыг олон улсын давцсан дээр ил гаргаж тавих нэг үзүүлэлт гэдгийг л ойлгож ирсэн хэрэг. Нийслэл хүрээ бог тааны өргөө 1912 оны 11 сар. Лагшин тунгалгүй. Тунгалгаа. Та амгалан морилж явна уу? Амгалаа. Бид аргагүй нэрхэнд Монгол Оросын энэ гэрээнд гарын үсэг зурлаа. Оросууд хэд давуу эрхтэйгээр бидэнд хандах болсон нь тун хүнд байна. Хүрээнд Кростовицтэй тохирохгүй байгаа асуудлаа Петербургт очиж их цагаан хаантай дахин хилэлцүүл ямар вэ гэж санана. Энэ удаад дундад иргэн улс нааша нэвтрэх нь худал байж магад. Оросууд биднийг хуурч байж магад.
Таны хэлсэнчлэн гэрээний талаар бид Орос улс руу зорчин эрх мэдэл бүхий хүмүүстэй уулзсан өөрсдийн хүсэлтийг дахин уламжлах нь зүйтэй. Ёсоор болгоё. Харин энэ хэрэгт Чинван ханд доржийг зарвал ямар ав? оны одоо сүүлээр Чинван ханд орж тэргүүтээ Монголын элч төлөөлөгчид түрүүнтэй нарийнлын гэрээ байгуулсны одоо дараа нөхөрсөг харилцаа хийсний бэлэг тэмдэг болгож Орос улс руу бол айлчилсан. Үүнийхээ далимд нэг 2 сая рубль зэр зэвсгийн зээл авах ийм одоо гэрээ байгуулж ирээд за гэтэл энэ үед бол манай монголчууд бол нийт Монголынхаа газар нутгийг одоо хятадын зэрэгээс чөлөөлөх за улмаар бол говийн өмнөх аймагуд буюу өөр Монголоо одоо хятадын дарангуулаас чөлөөлөхийн төлөө ийм тэмцэл хийх ийм одоо зориг төгөлдөр за энэ дайнд бол бэлтжижсэн. Даалам нарын зэрэг хүрээний эрх баригчдаас Петербургтээ санал зөрсөн зарчмын нэг том асуудал бол халах баруун болон өвөр Монгол бараг урайнхан хязгаарыг нэгтгэсэн их Монгол улсыг байгуулахыг санаархаж байсан явдал юм. Монгол тууралтны нэлээд хэсэг халахын эрх баригчдын оролдлогыг дэмжиж байна. Тухайлбал тусгаар тогтнолоо хэдийн зарласан бараг 1912 оны 5 дугаар сард халахын бүрэлдэхүүнд орохоо илэрхийлсэн билээ. Энэ явдлыг даалам голлон хийж байна гэж үзэж хэлгэнсэн Бээжин дэх Оросын элчин Крупенский өөрийн гадаад явдлын сайд ноён Сазановт даалам Оростой харилцахдаа найрсаг бус 2 нүур гаргасан бодлого явуулж байна. Тэрээр зөвхөн Хятадаас өөрсдөө хамгаалуулахаас өөр бидний ямар ч зөвлөгөөнийг хүлээн авахгүй байна хэмээн мэдэгдэж байжээ. За Орос Монголын хооронд гэрээ байгуулсныг Бээжинд, Токиод, Америкт үнэхээр одоо харж байсан. Одоо энэ гэрээ ямар гэрээ байгуулчих вэ, юу болчих вэ гэж үзэж байсан гэж. За энд одоо мэдээж хятадуудад цохилт өгсөн гэрээ. Тийм ээ. Хятадуудад энэ гэрээ үнэхээр том цохилт өгчээ. Өөрийн улсын нэг хэсэг нь салан тусгаарлаад Оростой бие дан гэрээ хийж байхад юу ч хийхгүй гараа хөнгөж суулаа хэмээсэн Хятадын олон нийтийн хүчтэй эсэргүүцэл засгийн газарт нөлөөлж Хятадын гадаад явдлын яамны сайд Лин Жихао албан тушаалаасаа огцорсон байна. Оронд нь томилогдсон Лю Жинсян Орос Монголын энэ гэрээг хүчингү болгож чадаагүй улмаас огцров. Цаашид энэ гэрээг хүчингү болгохоор муухарлах нь амжилтанд хүрэхгүйг ойлгож Орос Хятад хоёр улс өөр өөрийн саналыг тусгасан тунхаг гаргаж солилцохоор болжээ. Тунхагт юуг хэрхэн яаж олон нийтийн дургуслыг дэврэхгүйгээр тусгах асуудлыг шинээр томилогдсон сайд Сүм Баавчи үүрчээ. Учир нь тэр үед гадаад Монголыг Хятадаас гарахгүй гэсэн олон нийтийн хөдөлгөөн гарч монголчуудыг номгодох дайнд мордох сайн дурынхныг бүртгэн мөнгө хандив цуглуулах аян хүртэл зохиогдож байлаа. Нийслэл хүрээ бог тааны өргөө 1912 оны 12 дугаар сар. Орост одсон ханд ван тэргүүтээ төлөөлөгчдөөс нэлээд хэдэн цахилгаан бичиг ирсэн байна. Харин тэдний зорьсон хэрэг огт бүтэхгүй байгаа талаар танд айлтгсан байна. Байдал нэгэн тийм болсон тул бид дараагийнхаа алхмыг хийх цаг нь боллоо. Тэгвэл Япон улсаас тусламж гуйх хэрэгтэй гэсэн үг үү? Энэ хэргийг та өөрийн биеэр хариуцах нь зүйтэй. Чад бол олноо өргөгдсөний 3 дугаар он гараад
хөдлөх хэрэгтэй байна. Мөхс би таны зарилгыг болгоё. Орос Монголын гэрээгээр өвөр Монголын үндсэндээ алдаад байсан богдын засгийн газар мөн энэ гэрээгээр бусад улс оронтой гэрээ хийх хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сайн талаа ашиглан Японоос тусламж авч өвөр Монголоо хятадаас чөлөөлөх далд бодол агуулж байлаа. Гэвч Оросууд монголчуудыг Японтой ойртуулахгүй байх бүхий л аргыг сувгчилж Сэрэнчимэд тэргүүтээ төлөөлөгчдийг харьбинд саатуулжээ. Харамсалтай төлөөлөгчд нууцаар явж исэн тул үнэн хэрэгээ илчлэхгүй тулд зорьсон газраа хүрч чадлагүй эргэж ирэхэд хүрсэн юм. Ингээд Сэрэнчимэд бол ихээхэн сэтгэл дундуур байсан. Оросуудтай бол урд өмнөх шиг тийм найрс дотн биш, жаахан хөндөй харьцаг болсон. За энийг энд байсан Оросын консул, бусад албаны хүмүүс бол 90 даалгам Сэрэнчимэд хайсан энэ төр бол одоо яриа байхгүй хятад талтай явсууд энийг засгийн газараас зайлуулах ёстой гэсэн бас шаардлага тавьж ирсэн гэсэн ам мэдээ байгаа. Тэгэхээр Оросууд бол ямар ч байсан ханд Сэрэнчимэдийг Монголын засгийн газараас зайлуулъя. Маш нөлөөтэй хүн байна гэсэн одоо ийм байр суурьтай байсан. 12 оны гэрээгээр тусгаар улс гэдгээ ямар ч байсан хүлээн зөвшөөрүүлээд авсан хүрээний засгийн газар одоо дотооддоо бие даан шийдвэр гаргаж өвөр Монголд өрнөсөн бослохыг дэмжин 1913 оны 2 дугаар сард Манлайбаатар дамжин сүрэнгээр удирдуулсан айрам хөдөлж өөрсдөөс нь зэвсэг техник хүн хүчний хувьд илүү давуу хятадын армийг бут зохин хэдэн сар тулалдаж замаасаа өвөр Монгол цэргүүдээр хүчээ сэлбсээр 1912 оны 7 дугаар сард 2000 гаруй цэрэгтэй айрам Хөх хот руу дайрчээ. Гэвч ихээхэн хэмжээний хүч хуримтлуулан хүлээж байсан хятадын айрамд цохигдсон ухарч Вангийн хүрээ хүрээд цааш дайныг үргэлжлүүлэх хангамж хүлээн тэндээ бүгжээ. Энэ хооронд Бээжинд Хятадын гадаад явдлын яамны сайд Сүм Баавчи, Хятад дахь Оросын элчин сайд Крупинский нар Орос Хятадын хэлэлцээний талаар удтал ярилцсан хэвээр байлаа. Монгол бол Хятадын нэг хэсэг мөн гисэн заалтыг оруулах гэж зүтгэх сайд Сүнгийн шаардлагын эсрэг Оросууд 1912 оны Орос-Монголын худалдааны протоколоор олж авсан Монгол дахь татваргүй худалдааны давуу эрхээ баталгаажуулахаар зүтгэж байна. Энэ үед аз болж өмнөд Хятадд 2 дахь хувьсгал ихэлсэн нь Тунхгийг цаашид сунжруулан хэлэлцэх цаггүй болгожээ. Мэн 1913 оны өвөл Бээжинд Орос Хятадын тунхаглал гэж маш том баримтчигт гарын үсэг зурсан. Гол агуулга нь бол юу гэхээр зэрэг Монгол гадаад Монгол бол дунд дэргэн улсын нутаг дэвсгэрийн нэг хэсэг мөн гэдгийг Хятад улс дунд дэргэн улс зөвшөөрч байна. Хаант Орос хүлээн зөвшөөрч байна гэсэн ийм тохиролцоонд хүрсэн. Энийг бол монголчууд мэдээгүй байсан биш, мэдчихсэн. Бээжинд юун тухай асуудал хэлцэж гэнэ үү? Манай тухай асуудал хэлцэж байвал бидний хувь заяаг бидний оролцоогүйгээр шийдэхгүй байхаа. Тийг энэ гадаад яам богд хааны зүгээс гэсэн Оросын консул тавьж ийсэн. Гэвч энэ бол одоо ажил хэргийн асуудал гэсэн бүрхэгдүүлсэн хариу өгч байгаа. Энэ 1913 оны эцсээр гинт мэдэгдсэн. За энэ үйл явдал нь ямар үйл явдалтай давтсаж исэн бэ гэхээр өвөр Монголын одоо 49 засаг хушууны 38 нь бол Монгол дагаар орохоо илэрхийлээд за өмнө зүгээс нь одоо ороод ирсэн хятадын цэргүүдээс чөлөөлж өгөөч гэсэн ийм саналыг бол тавиад ийсэн. За тэгээ ийм нөхцөлд бол манай Монголд одоо дахиад одоо их нэлээд хэмжээний мөнгөний зээл авах те зэр зэвсэг авах ийм шаардлага бол байсан. За энэ үүднээс бол ерөнхий сайн ноён хаан Намнус өрнөдтэй тэргүүтээ элч төлөөлөгчд яг хаант Орос руу очсон байх энэ үед бол энэ Бээжингийн тунхаг батлагдсан нь бол тодорхой болсон байна. Петербург
хоёр улс хоорондоо найрамдаж гэрээ байгуулчихад байхад Та асуулт тухтай ярилцсан. та нар арга хударгаар маань хятадтай Монголын тусгаар тогтнолын талаар ярилцсанд би хувьдаа тунч эгдүүцж байна. Тэгвэл гурван талаасаа уулзаад танай улсын тусгаар тогтнолын тухай хэлэлцэж болно шүү те. Бид нар хятадын харьяанаас аль хэдийнэ гарсан. Энэ бол манай Монголын дотоод асуудал болохоор бид нар хятадтай харилцах ямар ч шаардлага байхгүй. Та бүхэн өвөр Монгол руу хийж байгаа дайнаа зогсоох хэрэгтэй. Хэрвээ тэгж чадахгүй бол бид танай улсын эдийн засгийн хүчин чадлаас гэтэрсэн тэрх хэмжээний зээлийг бид олгож чадахгүйд хүрнэ гэсэн үг. Танай улс Монголын аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хүлээснээр бүү умартаарай. Тэгвэл бид зээлийн эргэн төлөгдөх нөхцөлийг хангах зорилгоор хүрээнд санхүүгийн зөвлөх суулгана. Монголчуудын сэргэн мандлын ихэнх хэмээх 1992 онд хэвлэгдсэн энэ номонд сайн ноён хаан өвчин тусаагүй байгаадаа Оросуудад ингэж эдийн засгаа булаалгах гэж хэмээн Даалам Цэрэн чимэд Намнан сүрэнгийн Оросд хийсэн айлчлалын үр дүнг дүгнэн илэрхийлснийг тэмдэглэжээ. Оросуудын алхам тутамд барьцаа ахиулж монголчуудад ихээхэн дээрэнгүй хандаж байгаад Цэрэн чимэд элт дургуйцах болсон нь түүнийг засгийн газраас зайлуулах Оросуудын шахалтыг улам хүчтэй болголоо. (1913 оны хавар Оросын дипломатууд Дааламыг засгийн газрын бүрэлдэхүүнээс нэн даруй зайлуулахыг Богд хаан сайн ноён хаан нараас шахан шаарджээ. Ерөнхий сайд Намнан сүрэн Хрустовицтай уулзаж Цэрэн чимэд бол юуны өмнө гадаадын халдлагаас Монголын тусгаар тогтнолыг хамгаалах гэсэн эх оронч хүн. Цорын ганц гэмн эх орныхоо тусын тулд хэд махран зүтгэсэн явдал байх гэсэн жинтэй үгийг хэлсэн байдаг. Гэвч Оросууд шахалтаа үргэлжлүүлсээр 1914 онтой золготол түүнийг засгаас зайлуулах нэгэн таатай боломж гэнт гарч иржээ. 1914 оны ихээр хаан засгийн газар Оросын хаан засаг баруун Монголд байсан Дамбиг Жанцанг барьж аваадсан. За энэ бол доовдыг чөлөөлөхөд томоохон үүрэг гүйцэтгсэн Монгол угсааны хайлмаг юм хүн байсан. За ингээд энэ Дамбиг Жанцангийн эзүү орхисон хамжлага харьяат нарын асуудлыг шийдэхээр Богд хааны зарлагын дагуу 1914 оны хавар Даалам Цэрэн чимэд ховд руу явсан. Оросуудын шахалтаар засгийн газраас шахагдаж баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилогдсон Даалам Цэрэн чимэд тийхүү явцамд ховдод сууж байсан Оросын консулын ажилтнуудтай таарчээ. Тэд төрийн сайд хүн явж байгаа тул хүндэтгэл үзүүлэх хэмээгээд томоохон дайлах хийж өгдсөн гэдэг. Энэ дайлагаас гараад 1914 оны 5 дугаар сарын 7-ны орой 42 настай эд залуу сайд Цэрэн чимэд гинт хордлогод оржээ. За тэгээд явах зураа би энэ муудсаар агаад тэгээд одоо нас урахтаа бол би хорлогдчихэ гэж хэлсэн гэж одоо бас бичиж тэмдэглэсэн байдаг.
хэрхэвч хүрх газраа хүрч улс их орны хон зах хязгаарыг үзэж ногдсон албаа дуусгаад богд эзний туйлын таалалд нийцүүлнэ гэсээр энэ 5 сарын шинийн 7-нд богд хааны дээд зэрлэгийг гүйцэтгэж улс төрийн албаа дуусгаж чадаагүй. Үнэхээр хайрын зэрлэг ламыг нас урангууд богд бол маш их гашуудаж эмгэнэжтэй. За тэгээд миний хамгийн дотны ийм найз нөхөр маань байсан. Ингэж Монголын тусгаар тогтнолын төлөө зүтгэсэн хүн юм байгаа. Тэгээд Монголын төрд маш их том гарц гарлаа гэж одоо ийм эмгэнэлийн үгтэй бичиг одоо хүртэл архивд бол хадгалагдж идэг. Тэгээд одоо түүний одоо дурсгалын мөвчүүлгүүдээс хөшөө босох хэдэр зүйтэй гэсэн ийм саналыг бол хэлсэн байт юм байна. Даалам цэрэн чимдэд зориулан богд хааны зарилгаар 1914 онд босгосон гэрэлт хөшөөний үг. Сайд чин сүжигт чин ван лам цэрэн чимэд болвоос нас багаас элдв хэрэгт чармайн зүтгэн явсаар тулгар төр байгуулахад онц зүтгэсэн их гавьяат шудраг сайд бөгөөд эзэн ба улсын төлөөнөө хязгаарын албанаа зүтгэн ам биеийг умартаж явсаар өвчнөөр үгүй болсон нь үнэхээр хөөрхий. Миний дотор их л инэрэн үзэж нэхэж өргөмжлөн үнэн бишрэлт цол нэмэн сайшааж гэрэлт хөшөө чулуунд сийлгэж гавьяат сайдад их журмыг илэрхийлдэг байна. За ямар ч гэсэн энэ хүн бол одоо учир битүүлгээр тий одоо нас урсан. За тэгээд мэдээж улс төрийн алга бол хизээж сахиалагч нь олдоход бол бэрх үйдэг тий. Чухам одоо хинбэ гэдэг бол бас одоо өөртөө тайлагдчихгүй нууц тий. Ийм зүйл бол байгаамаа. Даалам цэрэн чимдийн учир битүүлэг үхлийн шалтгааныг тайлахын тулд түүний талаар Монголын эхэс дээдсийн дунд төдийгүй хэлийн чандад хуримтлагдж байсан эерэг сүрэг үнэлгээг эргэн харах хэрэгтэй болов. Ялангуяа тэр үеийн Оросын ажилтнуудын тэмдэглэл, загтал, сонины хуудсуудад түүний тухай анхаарал татам олон дүгнэлтүүд үлдсэн байдаг. Тухайлбал цэрэн чимэд нарыг Орос дайлчилахад орчуулагч байсан Добданов гэгч хүн 1911 оны 12 дугаар сарын 30-нд дээд үдээс Котвичд бичсэн загталдаа Даалам идүүгээ дотооддоо улс төрийн гарамгай үүрэг гүйцэтгэж байна гэж мэдээлсэн байна. Оросын консул Люба 1912 оны 2 дугаар сарын эхээр Петербургт мэдээлэхдээ
Даалам хутагтад хязгааргүй итгэлийг олж, дааламтай зөвлөлдөхгүйгээр бидний тавьсан хүсэлтэд нэг ч сайд хариу өгөхгүй байна. Ноёдууд дааламыг байхад үл дугурна. Гэд дааламын богд хаанд хязгааргүй итгэгдэх болсон шалтгааныг эргцүүлэхдээ хутагт дааламыг өөрийнхөө явуулгын нарийн өрхөнд оруулах уу? Эсвэл одоогийн шадар зөвлөхийг уян хатан гүйлгээ ухаанд автвуу гэдгийг хэлэхэд бэрх гэж бичсэн байна. Даалам цэрэн чимдийн улс төрийн энэ мэд хатуу байр суурийг үнэлсэн үнэлгээнүүдээс гадна эдийн засгийн асуудлаар ихээхэн зөрчил дунд Монголд ашигтай шийдвэр гаргуулах гэж улайран зүтгэж байсан тухай цөөнгүй баримт үлдсэн байдаг. Тухайлбал даалам цэрэн чимэд фон Гротийн Монголоор хэмээх албаны нийгэмлэгийн гэрээг хянан үзээд түүнээс улсад авах шимтгэлийг ахиулах асуудлаар идэвхжүүлэн шахах болсон нь Оросын консултай хагаралдах үндсийг тавьсан байх магадлалтай. Энэ тухай Москвит нэгэн загталдан Оросын консул даалам хоёрын харилцаа нь Монголын байдлаас болж бүр муудав хэмээн тэмдэглэсэн нь бий. Монгол орны байгалийн баялагийг давуу эрхтэйгээр хямдар авахсан гадныхан дааламыг өөрийнхөө эрхэнд оруулж чадахгүй болохоор элдвэр өөчлөн хараан зүхэж байв. Москвит нь цэрэн чимэд консулд мэдгэлгүйгээр алтны уурхайг Лушников гэдэг хүнд түрээсэлжээ хэмээн ийш тийш ховлон бичиж байсан аж. Мөн консул Люба дааламд хэрв та 3 дахь этгээдэд концесс өгөх юм бол Оросд найртай бус хандсан хэрэгэ гэж үзэн шүү хэмээн айлган сүрдүүлэхийг оролдож байжээ. Монголын тусгаар тогтнолын төлөөх их үлсийн манлайлагчид ээлж дараалан учир битүүлгээр эзлэх болсны эхлэл төрүүч нь даалам цэрэн чимд байлаа. Түүнийг өхүүлэх хэрэгцээ дотооддоо л байгаагүй гэдэгтээ хэн ч үл маргав. Гурван улсын гэрээ хэлэлцээр хийх цаг тунж төхөөд байсан тэр цаг мөчид аливаад нухацтай ханддаг. Ухаан болоод үг хурц, үзэл туушхун гэрээнд оролцох нь хүнд аюултай байж таарах уу? Цэрэн чимэд дааламыг насан эцэлснээс 4 сарын дараа 1914 оны 9-р сарын 8-нд Монголын засгийн газар 1913 оны Орос Хятадын тунхагийг эсэргүүцэж Хятад улс 1912 оны Орос-Монголын хэлэлцээг үл зөвшөөрсний улмаас Монгол, Орос, Хятад 3 улсын хяактын гэрээ эхэллээ. Тэр үед Оросын төлөөлөгч Монголын ноёдод хандан та нар энэхүү гэрээнд оролцох хэрэгтэй гэж хэлэхэд нь ханд доржийн царай хувьсгийж байсан талаар Оросууд тэмдэглэн үлдээсэн байна. Монголын нутагт Хятад шахаа мөр үлдээхгүй хэмээн андгаалжсан Чинван ханд доржид Хятадуудтай зэрэгцэн суугаад Монголын тусгаар тогтнол газар нутгийн талаар хэлэлцэх тухай сонсох нь цочирдон байсан лавтай. Тийм ч учраас Хятадын талд илэрхий дургу хэмээн үзэгддэг түүнийг хяактын 3 улсын хэлэлцээрт оруулсангүй. Яг 46-ны сүүдэр зооглож байсан Эрдэнэ дайчин Чинван ханд дорж олноо өргөгдсөний 5 дугаар оны цагаан сарын шинийн 6-нд харамсалтайгаар хорлогдож хорвоогоо сальсан юм. Тэрээр зөвхөн Монгол улсынхаа бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, гадаад харилцаагаа бэхжүүлэхийн төлөө хүчин зүтгэсэн төдийгүй Орос, Франц, Англи зэрэг улсын жишгээр орчин цагийн сургууль байгуулах асуудлыг дэвшүүлэн тавьж
анхны бага сургуулийг 1912 онд гадаад яамны дэргэд байгуулж байсан юм. Чингван ханд дорж Европ эмнэлгийн ололтыг улс орондоо нэвтрүүлэх нь чухал гэж үзэж байлаа. Тэрээр 1913 онд Петербургт байхдаа шархны эм, болт, эмийн сан зэргийг 302 рубль 72 копекээр худалдан авч байсан баримт улсын архивд хадгалагдаж байдаг. Мөн Орос хэвлэлийн машин захиалан авчирч хэвлэх үйлдвэр байгуулж байжээ. Тэрээр нийслэл хүрээнээ 80 тохой мэгжид чанарайсаг бүтээлгэх саналыг гарган зохион байгуулж байжээ. Эхийг хийхээр зорж асан Чингисийн удмын сурвалжит язгууртан Монгол төрийн гарамгаа зүтгэлтний нэг Эрдэнэ дайчин ван Мэжидөржийн ханд дөрж юуны учир ийхүү бусдын гар талагдав. Хэнд түүний өхөл хэрэгтэй байсан бол. Учир битүүлгийн асуултын хариулт одоо ч тайлбартаагүй. Түүнийг нас барах үед Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлыг олон улсын эрх зүйн үндсэн дээр баттгах сүүлчийн боломж болж байсан Хятадын 3 улсын гэрээ эд дундаа үргэлжилж өөрийн байр сууриа хатуу баримталж байсан хэд хэдэн Монгол ноёд хэлэлцээрт оролцогч 2 их гүрний шахалтаар арагшаа татагдсан байлаа. 15 онд Чингван хамт дорж байна бурхан боллоо. За 16 онд 3 улсын гэрээнд гар хэсэг зурж ирээд мөн одоо сар гаруйхан хугацааны дараа түшээ тун чагдаржин байна бурхан боллоо. Ингээд одоо намнын сүрэн ерөнхий сайд 19 онд бурхан боллоо. Бусдын нөлөөгөөр цаг бусаар тэнгэрт хальсан Монгол төрийн зүтгэлтнүүдийн хамгийн өндөр тушаалтай нь Богд хаант Монгол улсын анхны ерөнхий сайд намнын сүрэн байсан юм. Тэрээр 1912 онд ерөнхий сайдаар томилогдох үедээ ердөө 34 настай байжээ. Намнын сүрэн 1914 онд дээд доод танхим бүхий хурлыг байгуулсан нь Монгол дахь парламент төрийн эхлэл болжээ. Тэрээр Монгол улсын гадаад бодлогын асуудалд идэвхжүүлэн оролцож 1912 оны Монгол-Орос хоёр улсын найрамдлын гэрээ, 1913 оны Монгол-Оросын хэлэлцээр, Монгол цэргийг бэлтгэн сургах хэлэлцээр зэрэгт гарын үсэг зурсан юм. Үүний зэрэгцээ намнын сүрэн Оросоос Монголд төмөр зам, цахилгаан мэдээний шугам тавих онц эрхийг олгох асуудлыг тохиролцож 1915 онд Хятадд гарын үсэг зурсан билээ. Ерөнхий сайд намнын сүрэн Оросын эрдэмтэн Козин Котвич нартай их ойр дотны нөхөрлж байсан нь түүнийг Оросын талыг хэд баримтлагч гэсэн нэр хаяг зөөхөд хүргэсэн бололтой байдаг. Тэрээр Козин, Венти, Лисовский зэрэг Оросын эрдэмтэн сэхэтнүүдийн оролцоотойгоор Монгол түшимдүүдээр улс орны геолог, хөр сургамал, усны зураглал, тоо бүртгэл, эдийн засгийн судалгаа зэргийг хийлгэж тэднээс байнгын зөвлөгөө тусламж авдаг байжээ. Намнын сүрэн 1919 оны зуны тэргүүн сард нийслэл хүрээнд 41 наснда хортой архиулсан гэх онцтойгоор насан эцэлсэн юм. Түүнийг хэн хорсон нь хизээж илрээгүй бөгөөд янз бүрийн таамаг байхч нотлогдсон нь үгүй билээ. Гагцхүү намнын сүрэнг нас барсны дараахан бодоо догсом нараас 1920 оны 9-р сарын 1-нд Коминтерний Алс дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын Монгол төвдийн хэлтсэд өргөсөн бичигт Бээжин болон засгийн газрын ховдог харгас үзэлт эрх баригчид сайн ноён хан мэтийн үнэн хүү сайдуудыг хороор алж арилгав хэмээн бичсэн нь үлджээ. Ингээд одоо Монголын төрийн түшээ, үндэсний их оронж энэ хүмүүс одоо энэ үед одоо маш олноор одоо ингээд дадар араасаа сэжигхэн байдлаар одоо бурхан болж таал болсон үйл явдлыг наривчин судалж тогтоох хэрэгтэй. Миний бодоход дотроос нь биш гаднаасаа одоо дэлхийд нэр суугаан алдаршуулсан Монгол үндэстэн сэргэх боломж бололцоо одоо хаах гэсэн гадны одоо хүчний оролдлого байсан байхаа одоо Монгол дөнгөж одоо бие даасан байдлаа сэргээн тунхаглаад явж байгаа хүчийн зүй заатгаж чадаагүй байсныг далимдуулж ийм зүйл болчихоо дээ гэж одоо харж болохоор байна даа гэж бодож байна.
15 оны Хаагтын гэрээнд оролцож байсан Оросын төлөөлөгчд бол Монголын төлөөлөгчдийг бол бүдүүлэг, лам, эсвэл энэ юусэн юм ойлгодгүй энийгээ дат гэж дураараа хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нэгэнтээ Монголын засгийн газар өөрийнхөө тэр хүсэл зорилготой хүрэхийн тулд тэр хүмүүсийг бол зарим нэг нь бол аршин дацаж дахиж одоо тэр төлөөлөгчдийг шинэ хүнээр сэлбэж байгаад тэр гэрээг байгуулж байгаа. Хаагтын 3 улсын хэлэлцээр нийт 9 сар үргэлжлэхдээ албан ёсоор 40 удаа хуралдаж, ихээхэн зөрчил тэмцэл дунд өрнөсөн юм. Нийтлэлч Баабрын монголчууд нүүдэл суудал номдоо дүгнэн бичснээр энэ хэлэлцээрээс хожсон Орос сэтгэл дундуур нь Хятад, харин хохирсон нь Монгол болжээ. Учир нь уг гэрээгээр Монгол улсын тусгаар ирэх хоригдож, газар нутг нь хуваагдсан юм. Дугаар зуунд оршин дотнож байсан их гэрнүүдийн бодлого, геополитикийн бодлоготой зайлшгүй холбоотой энэ гэрээнүүдийг бол авч үзэх ёстой. Түүнээс биш энэ гэрээг байгуулахад нь Монголын ноёд нь тийм ухуур мөчөд байсан, тэр тэгж айсан гэж ярих юм бол энэ бол түүхийг бол буруу дүгнж байгаа асуудал. Өөрөөр хэлбэл түүхэн цаг үе гэдэг бол өөрөө хүний одоо тэр нөхцөлдөө өөрийнхөө тэр хүрдэн дотроо л авч явж байдаг. Харин тэр хүрдэнд байгаа Монгол төрийн удирдагчид харин ухаан зааж, хүчийг зааж, дэвчээр зааж, ур ухааныг зааж харин Монгол улсын тусгаар тогтнолыг энэ гэрээ хэлцээрүүдийн үр дүнд авч үлдэж чадсан. Ийхүү 1911 онд 200 жилийн манжийн дараллаас улс орноо чөлөөлж, тусгаар тогтнолоос сэргээн тунхагласнаа баяр хөөртэйгээр ёсон тэмдэглэж байсан Богд хаант Монгол улсын бүрэн эрх айжмаар хумигдэж, 1912 оны гэрээгээр автономит Монгол улс, 1915 оны гэрээгээр автономит гадаад Монгол улс болж, бусдын иргэшээлд өртсөн баг буурай орон болон өрчээ. Арваад жилийн турш үргэлжилсэн Адармаата 3 хэлэлцээрийн явцад тусгаар тогтнолын төлөө их тэмцлийн тэргүүн гингэнд явсан Монголын хайрын тэмцэгчдийн ихэнх нь 40 тойрон наснда хорвоогоос учир битүүлгээр хальсан байдаг юм. Тунчиг их үнээр олдсон тусгаар тогтнолын энэ хатуу тэмцлийн үр дүнд Эдүгээгийн бүрэн эрхэт Монгол улсын оршин үлдсэний эхлэл нь тавигдсан билээ.